Хоол хүнс, үйлчилгээний газрын соёл тухайн орны хөгжлийг илэрхийлэх хүчин зүйлсийн нэг. Улаанбаатар хотод коктейл ундаагаар үйлчилдэг ресторан, паб, кафе, үйлчилгээний газрууд олон болж, найр хуримь, үдэшлэг, хүлээн авалт гээд бүхэл арга хэмжээнүүдэд коктейл, уух зүйлсийн сонголтонд зайлшгүй багтдаг болсныг үзэгч та бүхэн анзаарсан уу? Дэлхийд дахинд модонд ороод буй коктейл уух соёл манайд ч бас дэлгэрч байгаагийн илрэл юм. Менюн дээрх коктейл хэсэгт маш олон сонголт бий. Харин тэрхүү ундаа ямар орц найрлага, технологиор ямар мэрэгжилтний гараар бүтээгддэг болон хэрхэн зөв сонгон хэрэглэх тухай хүн бүр төдийлөн мэддэггүй. Тэгвэл холимог ундааны мэрэгжилтнүүд буюу бартендерүүдийн дунд жил бүр зохион байгуулагддаг Morning Coffee Cup 2019 тэмцээнээс энэ бүх сонирхолтой мэдээллүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Бартендерийн соёл мэрэгжилтний тухайд манай улсад 2000 оны ихэнх үеэс эхлэн залуус энэ чиглэлийг сонирхож, бие даан суралцаж хөгжснөөр өнөөдөр эрэлт хэрэгцээ өндөр мэрэгжлийн нэг болсон. Ресторан, паб, кафе, үйлчилгээний газруудын хамгийн гол амин судас нь бартендерүүд байдаг. Бартендераа дагаад тухайн газрын чиг хандлага, уух соёл, гол зүйлс нь харагддаг учраас тухайн газрын зүрх гэж ярьдаг. Бусдаас онцгой шинэлэг байснаар энэ мэрэгжлийн үнц нь улам бүр нэмэгддэг учраас ур чадварыг сорьсон туршлагаа хуваалцах олон төрлийн бартендерийн тэмцээн Монголд зохион байгуулагдах болсны нэг нь Morning Cup юм. Энэ жилийн хувьд Morning Coffee Cup тэмцээнд ашиглагдах үндсэн орц нь Cold Brew Coffee. Мөн Morning брендийн аль нэг бүтээгдэхүүнийг ашиглан амт үзэмж хосолсон жорийг бүтээж уран сэтгэмжээрээ өрсөлдөх юм. Ямар ч юм жишээ энэ тэмцээний нөхцөл юунуудын даан бүхээр мэдж байгаа. Гол нь бүгдээрээ өөрсдийнхөө ур чадвараа самрахгүй тэгээд гол юм нь самбалт байдаг тэгээд тэр яагаад тэгээд шудраг сайхан гоё өрсөлдөн гэдэгт найдаж байна. Morning брендийн нэрмжтэй Morning Cup, Morning Coffee Cup тэмцээн нь жил бүр ээлжлэн зохион байгуулагдаж, энэхүү тэмцээнээс шалгарсан шилдэг оролцогчдод олон улсын уралдаанд оролцож, том туршлагыг олж авах гүүр болдог байна. Morning Coffee Cup 2019-д ашиглагдах суурь бүтээгдэхүүн Cold Brew Coffee-ний хувьд дэлхийн нийтэд тренд болж буй кофений төрөл гэдгээрээ онцлогтой. Энэхүү тэмцээний шүүгчдийн тухайд Илья Наумовский, мэрэгжлийн кофений холбооны мэрэгчсэн сургагч багш. Гомб нэрэн Монголын бартендер бариста холбооны мэрэгчсэн сургагч багш. Жавхлан Morning брэнд менежер. Коктейл хэмээх шингэн хүнсний төрөл дотроос хамгийн амттай бөгөөд үзэмжтэй ундааг бүтээдэг 9 бартендерүүд Morning Coffee Cup 2019-д оролцохоор бэлтгэлээ хангажээ. Ингээд оролцогчтойгоо тэмцээний даалгаврыг гүйцэтгэх явцад танилцъя. Ариун зулын Тэлмүн хуваарай ажил эрхэлдэг энэ удаагийн Morning Coffee Cup 2019-д оролцож байгаа хамгийн залуу бартендер. Тэмцээнд оролцогчид хоол ундааны салбарт хамгийн багадаа 6 сар ажилласан байх. Эсвэл зочлох үйлчилгээний салбарын оюутан байх гэсэн ерөнхий шаардлагын дагуу 18-аас 30 насны шин залуу бартендерүүдийн мэрэгжлийн карьерийг хөгжүүлэх ур чадварыг сорих зорилготой. Тэмцээнд оролцогчдод жор, орц болон чимэглэл дээр анхаарах хэд хэдэн шаардлагууд бий. Бэлтгэх ундаа нь Cold Brew сүртэй байх гэсэн үндсэн шаардлагыг оролцогчид бүр онцгой анхаарч цоо шин амтыг нээх юм. Cold Brew Coffee гэдэг нь хүйтэн усаар хандсан кофений шин төрлийн хэлбэр юм. Энэ нь том ширхэгтэй буталсан кофений үрийг 12-оос 24 цагийн турш тасалгааны температурт эсвэл хөргөөсөн усанд дэвтээж сэрүүн температурт кофег хандалдаг байна. Энэхүү хандыг ус эсвэл сүүгээр шингэлж, халааж, эсвэл мөстэй холж, бусад нэмэлт орцуудаар баяжуулан төрөл бүрийн ундаа бэлтгэж болно. Хэд халуун ус нь кофений өрөнд дагуулдаг кофеин, тос, тосны хүчлүүд,
мөн хэд гашуун нэгдлүү задрах шалтгаан болдог бөгөөд бага температурт хандлах нь хүчилдэг, кафеины агуулмж болон гашуун амт нь 66%-аар бага байдаг. Мөн эрүүл мэндэд тустай чанар олон бөгөөд сэргээх чадварын хувьд бусад кофеноос илүү гэж шүүгчнэр хэлж байсан юм. Дараагийн оролцогч Төрбатын Оюун Заяа. Энэ тэмцээний ганц эмэгтэй оролцогч. Үйлчилгээний газруудад ихэвчлэн эрэгтэй бартендерүүд харагддаг. Тэгвэл сүүлийн үед бүсгүйчүүд ч энэ мэрэгжил чадварыг эзэмшиж ажиллах болсны жишээ нь Morning Coffee Cup 2019-ийн хүчтэй өрсөлдөгч Оюун Заяа байлаа. Коктейл хийн гэдэг урлаг. Хүмүүс ууж байгаа зүйлээсээ таашаал авдаг учраас бартендерүүд маань урлагийн бүтээл төрбөхтэй адил сэтгэл зүрх, оюун ухаан, мэдрэмж, сэтгэлээ зориулж байлаа. Оюун Заяагийн бэлтгэсэн коктейл ундаа амтнаас гадна харагдац үзэмж чимэглэл нь илүү анхаарал татах үс байлаа. Оролцогч бүртээ коктейлөө бэлтгэх үндсэн үзүүлбэр, бүтээгдэхүүн бэлэн болсны дараах цэвэрлэгээгээд нийт 10 минут олгогдсон. Хэрвээ энэ хугацаанаас хэтэрсэн бол 30 секунд тутамд 1 оноо хасагдах дүрмтэй. Тэмцээний 3 дахь оролцогч Бэлэгтийн Инкватор өөрийн үзүүлбэр коктейлөө бэлтгэхэд хэдийн бэлэн болжээ. Тэмцээнд бүртгүүлэхдээ оролцогчид өөрсдийн жороо гаргаж орцоо тодорхойлж урьдчилан бэлдснээр өнөөдөр яг шүүгчдийн өмнө шинэхэн коктейл ундааг бэлтгэж үзүүлж байна. Бэлтгэж байгаа ундааны орц, найрлага, хэмжээгээд олон зүйлсийг зэрэг тооцоолох хэрэгтэй. Like a Hellcat. Холимог ундааг бэлтгэж дуусаад аягалахад үзүүлэн зураг авалтанд зориулан 1 аяга, 3 шүүгчдийн шүүлтэнд зориулан 1 аяга, нийт 4 аяган дахь ундаа яг ижил, хэмжээ, өнгө үзэмж амттай байх гэсэн шаардлагыг хангах ёстой юм. Инкватор даалгавраа гүйцэтгээд шүүгчнэрийн шүүлтэнд бэлтгэсэн ундаага үлдээлээ. Morning брендийн нэрэмжит энэхүү тэмцээний эхний 3 оролцогч даалгаврыг амжилттай гүйцэтгэлээ. Оролцогчид Morning брендийн бүтээгдэхүүнээс сонгож өөрийн хүссэн амтыг гаргаж байна. Morning брендийн үндсэн зорилго нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа кафе, ресторан, бар, гал тогоо зэрэгт холимог ундаа амттан хоол хийхэд шаардлагатай гайхалтай шинэлэг амтыг санал болгох юм. Morning компани нь Франц улсад 100 гаруй жилийн өмнө байгуулагдсан бөгөөд гэр бүлийн 3 үе дамжин үйл ажиллагаагаа явуулж буй брэнд юм. Дэлхийн 160 гаруй оронд бүтээгдэхүүнээ албан ёсоор нийлүүлдэг бөгөөд ижил төрлийн бүтээгдэхүүнүүд дундаа дэлхийд мандайлагч нь гэж үздэг.
Money брендийг 2008 оноос Монголынхон хэрэглэгчдэд гүрмэ компани албан ёсоор борлуулж, уух зөвсийн төрөл амтыг нэмж, соёлыг нэвтрүүлж ажиллаж байна. Зөвхөн бүтээгдэхүүн борлуулалтаас гадна хэрэглэгчдийн мэдлэг соёлыг нэмэгдүүлэх, бартендеруудын ур чадвар бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх олон ажлууд хийдгийн нэг нь Morning Coffee Cup 2019. Ингээд дараачийн бартендеруудын бүтээлийг хамтдаа харцгаая. Батулзын Төмөрбаатар Айкига Япон ресторанд ажилладаг. Тэмцээний өдөр оролцогчид зөвхөн өөрсдийн урьдчилан мэдэгдсэн жорын дагуу өрсөлдөх ёстой. Мөн тэмцээний үндсэн шалгаруулалт амттай үзэмжтэй, шинэлэг амт бүхий ундааг бэлтгэхээс гадна багаж хэрэгсэлтэй ажиллах чадвар, үйлчилгээний соёл гээд мэргэжлийн бартендер тавигдах шаардлагуудыг хэрхэн хангаж угаагч шүүгчнэр анзаарч үнэлэлт өгч байгаа. Бартендерийн ажил зүгээр л коктейл найруулж, шар аргаар үйлчлэх гэдгээр хязгаарлагдахгүй. Магадгүй олон нийтэд харьцах чадвар хамгийн ихээр шаарддаг ажил бол бартендер гэж хэлэхэд төдийлөн буруудахгүй болов уу? Morning Coffee Cup 2019 тэмцээний дараагийн оролцогч бартендер Ганбаатрын Эрдэнэбаяр. Уралдаан тэмцээнд оролцсноор мэргэжил ур чадварын хувьд илүү хурцлагдж, туршлагажж хөгждөг. Тэмцээний зохион байгуулагчдын зүгээс өөрийгөө сорж, мэргэжил нэгтнүүдтэйгээ танилцах, бусадтай мэдлэг мэдээлэлээ солилцсон хамтран ажиллахад нээлттэй хандахыг уриалсан. Мөн энэ тэмцээн дээр хийгдэж буй жоруудыг нээлттэй ашиглаж, cold brew coffee ашигласан уух зүйлсийн сонголт амтыг нэмэх нь уралдааны цаад зорилго юм. Оролцогчдын хувьд ч шинэ жор, шинэ амт, шинэ ур чадварыг тэмцээний үеэр өөртөө олж авч чадаж байгаа гэж бодож байна. Бартендер Эрдэнэбаяр маань цагтаа ундаагаа бэлтгэж дууслаа. Коктейл ундаагаа бэлтгэж дуусаад дараагийн оролцогч ажиллахад бэлэн цэвэр очин өмнөх оролцогч маань үлдээх ёстой. Гурван шүүгчийн урд дараагийн оролцогч Цэрэн Норов өөрийгөө танилцуулж, өнөөдрийн бэлтгэх коктейл ундааныхаа онцлогийн талаар мэдээллийг өгч байна. Оролцогч маань Монголын анхны Бэлэг Крафт шар аргины кафе Brasius Belgian Beer Cafed ажилладаг юм байна. Энэ удаагийн Morning Coffee Cup тэмцээнд бэлтгэх ундаанд согтууруулах ундааны зүйл ашиглахгүйгээр бэлтгэхээр онцлогтой юм. Коктейл гэхээр заавал алкогол ордог гэх ойлголт бий. Алкоголгүй тренд коктейлч олон байдаг. Гэхдээ бартендерүүдийн хувьд бүх төрлийн ундааг бэлтгэдэг байх нь мэргэжлийн давуу тал онцлог болно. Цогт баярын Содочор намаад сүлжээ ресторанд ажилладаг. Хүн бүр эрүүл зөв хүнсийг хэрэглэхийг эрмэлзэж, сонголтондоо ихээхэн анхаарах болсон тул хоол хүнс үйлчилгээний газрууд ч мөн бүтээгдэхүүнийхээ орцны арилганд эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг төлхөө хэрэглэх болсон. Morning Coffee Cup 2019 тэмцээний дөрөвдөж зохиомжтой хиймэл зүйлсээр чимэглэх хүнсний будаг хэрэглэхийг хоригложээ. Хүн аливаа зүйлийг нүдээр харж анхудаа таашаалыг мэдэрдэг учраас бартендерүүд коктейлийн чимэглэл дээр ихээхэн анхаарч өөрсдийгөө хөгжүүлдэг. Бүх оролцогчид бүтээлчээр тэмцээндээ хандаж шинэлэг ундааны жорууд энэ тэмцээнээс гарч байгаа гэдэгт итгэлтэй байна. Содочортой амжилт хүсье.
Монин брендийн нэрмжит энэ удаагийн Coffee Cafe Монголдо нэртэй томоохон кафе, ресторан, хүнс үйлчилгээний газруудын шилдэг бартендерүүд оролцож байгаа билээ. Дараагийн оролцогч Ганбаатарын Ням Самбу Amigo Drink House-д ахлах бартендерээр ажилладаг. Бартендер нь Classic and Flair гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Classic гэдэг нь тухайн коктейлийн өнгө үзэмж болон амт чанар, үйлчлүүлэгчээ мэдэрч чадах байдал зэрэгээрээ онцлог байдаг. Харин Flair төрөл нь хүмүүсийг илүү хөгжөөх, сонирхлын татах, үзүүлбэр үзүүлэх тал руугаа мэргэжсэн байдаг байна. Оролцогчдын хувьд аль алины нь өнөөдрийн тэмцээнд харуулж, шүүгчидч тухай бүрт нь үнэлгээ өгч байгаа. Тэмцээний сүүлийн оролцогч 3 тамир коктейл бэлтгэхэд бэлэн боллоо. Тэрээр модерн намац ресторанд ажилладаг. Өнөөдөр өөрийн гаргасан жорын дагуу шүүгчнэрт болон оролцогчдод ур чадвараа харуулж ундаага бэлтгэж эхэллээ. Бартендерүүд олон амтыг нэг аяган цогцлоож тухайн үйлчлүүлэгчид хүссэн амтыг амтлуулах боломжтой. Тухайн хүн эсэглэн чихэрлэг амтанд дурлвал яг хүссэн коктейлийг урлаж өгөх хэдий ч ямар амтыг бүтээгдэхүүнийг нэг дор ашиглаж болох энергид үйлчлүүлэгчид амтныхаа хувь төдийгүй эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ зэрэг мэрэгжлийн нарийн мэдлгүүд чухал байдаг юм байна. Мэргэжлийн туршлагатай бартендерээр үйлчлүүлж буй хүмүүстэй хэдэн үг солих төдийд захиалжгүй зүйлсийнхэн сонголтоос тэдний төрөлхийн зан чанар болон сэтгэл зүйн байдлыг хүртэл тодорхойлж чаддаг гэсэн шүү. Үйлчлүүлэгчтэйгээ ярилцаад зөвхөн тэр хүндэл зориулсан амттай коктейлийг гаргаж өгнө гэдэг энэ мэргэжлийн хамгийн сайхан мэдрэмж болдог байх нь. Ингээд Morning Coffee Cafe 2019-ийн 9 оролцогч даалгаврыг гүйцэтгэж дууслаа. Одоо шүүгчнэр дүнгээ нэгтгэж өнөөдрийн шилдэг 3 бартендерүүдийг тодруулах ажил үлдлээ. Оролцогч бүрийг коктейл бэлтгэж байх явцад болон дуусахад шүүгчнэр тухай бүрт нь амтлахаа хийж, шинж чанар, өнгө үзэмж, технологиг сайтар анзаарч тухай бүрт нь зөвлөгөө өгч байгаа харагдсан. Шүүлтийн тухайд амт болон технологи гэсэн үндсэн хоёр үзүүлэлт байгаа ч дотроо үзэмж, чимэглэл, бүтээлч сэтгэлгээ, арга технологи, орцны баланс гээд 15 үзүүлэлтийг шүүгч бүр үнэлж нийт дүнг нэгтгэх юм. Жил болгон ерөнхийдөө Morning Cup тэмцээн зохион байгуулагддаг. Тэгээд энэ жилийн хувьд Coffee Cup гэж анх удаага зохион байгуулагдж байгаа. Өмнөх жилүүд дандаа коктейл явж исэн бол энэ жил Cold Brew Coffee гэж бүр шинэлэг байдлаар зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэгээд аль болох нөгөө шинэ онд тренд болж байгаа уух зүйлсийг залуучуудаа сурчлах тэр талаар одоо мэдээлэл өгөх хооронд нь туршлага солилцуулах зорилготойгоор тэмцээн зохион байгуулаад өндөрлөлөө. Нийтдээ туршлагатай шалгарсан 10 бартендер бариста нар оролцсноос сая шилдэгүүд маань шалгарлаа. Тэгээд тэмцээний маань гол зорилго болохоор шинэлэг амт болон шинэ зүйлсийг эрэлхийлэх залуу бартендеруудыгаа дэмжих хооронд нь өрсөлдүүлэх туршлага солилцуулах зорилготойгоор зохион байгуулагддаг. Залуучууд маань шинэлэг маш сонирхолтой амтууд, шинэ санаануудыг гаргаж санаанд оромгүй гой уух зүйлсүүдийг бэлтгэсэнд маш их баяртай. Ингээд шүүгчнэр дүнгээ гаргаж танилцуулахад бэлэн боллоо. Шүүгчнэр, оролцогчид, сонирхогчид бүгд догдлон энэ мөчийг хүлээж байна.
Энэ жилийн Morning Coffee Cup 2019 тэмцээний 3 дугаар байранд Cafe Bene Mongolia-гийн бариста Төрбатын оюун заяа. Дэд байранд Aikigai Япон рестораны бартендер Батүлзийн Төмөрбатар шалгарчээ. Харин Amigo Drink House-ийн бартендер Ганбаатарын Нямсамбуу тэргүүн байрын эзэн боллоо. Тэмцээн бол үнэхээр сонирхолтой өнгөрлөө. Тэгээд би болохоор Cafe Bene Mongolia компани баристагаар ажилладаг. Баристагаар бол за нэг одоо 5 дахь жил рүү орох гэж байгаа. Бартендер талын чиглэлийг болон анх удаа ингээд сонирхоо за яг орж үздэг юм уу мэдээж шингэн зүйлсийн хүнс шингэн зүйлсийн бүтээгдэхүүнээр адилхан тэмцээн уралдаан болж байгаа юм байна. Гэхдээ бартендер гэдэг маань арай өөр учраас алкоголны тал руу боловч өнөөдөр ерөөхдөө алкогол брүү гэдэг кофений талтай бас оролцож ирсэн болохоор надад арай төхөв юм боо гэж бодсон. Гэхдээ байранд орно гэж бодлоо гэхээр төсөөлөөгүй. Зөв эндээс бартендерийн тэмцээн гэж юу байдгийг, бид нар юу хийдгийг, тэдний ур чадвар гэж юу байдгийг, техник нь яадгийг гэдгийг би зөвөр мэдэж авах гээд ямар ч тач зориглоод ороод үтсэн боловч тэгээд мэдээж 3 дугаар байранд орлоо. За би Бөрмэн бартендерийн чиглэлээр одоо 2 жил гарan болж байгаа. Одоо энэ Монины тэмцээн бол миний анхны тэмцээн байгаа. Бусад өрсөлдөгчнөр ер нь чанга байла. Тэр дундаас тэгээд 2 дугаар байр авсандаа баяртай байна да. Намайг Ганбаатарын Нямсамбуу гэдэг Amigo Drink House-ийн ахлах бартендер. Одоо энэ мэргэжлэр 2 жил болж байна. Энэ тэмцээний хувьд гэх юм бол их одоо туршлага өгсөн аюу гой зохион байгуулалтын тэмцээн боллоо. Манай үеийнхэн ч гэсэн аюу мундаг залуучууд байна. Энэ тэмцээнд орсон шалтгааныг өөрийгөө сориод үеийнхээ залуучуудыг ямархуу хэмжээнд байна. Өөрийгөө сорих чинь орсон Amigo Drink House-ийн хамт олондоо баярлаа. Надад бас багшилж байсан. Одоо яг багшилсан заяадаа бас баярлаа. Тэгээд өмнө тэмцээн оролдоонд Junior Bartender Resto Expo-гийн Junior Bartender-т ороод 2 дугаар байр эзэлж байсан. Одоо энэ дээр яг ингэж авраа авсан амар баяртай байна. Morning Coffee Cup-ийн өмнөх жилүүдийн тэмцээнд оролцсон, шилдгээр шалгарсан бартендерүүд мэргэжлийнхэн хувьд амжилттай, олон улсын тэмцээнд байгууллага улсаа төлөөлөн оролцдог чадварлаг бартендерүүд гарсан байдаг. Энэ жилийн шилдгээр шалгарсан бартендерүүдтэй мөн хамтдаа ур чадвараас орж нөхөрсгөр өрсөлдсөн оролцогчдоо бүгдд нь амжилт хүсье. Амтыг урлаж, аз жаргал бэлгэлдэг шилдэг бартендерүүдийн дундах Morning Coffee Cup 2019 энхүү амжилттай зохион байгуулагдлаа.